Volar Margolis. За дөнгөж сая маш гоё киноны трейлер бол үзлээ. За энэ болохоор Night of Seven Kingdom буюу 7 хаанд улсын Хүлэг Баатар гэдэг киноны маань трейлер цацагдсан байна. За үүнийг үзээд сэтгэл маш их гоё догдлоо. За тэгээд гоё энэний талаар гоё та хэдтэй гоё ярилцъя гэж бодлоо. Бас хамтдаа трейлерээ бас үзье гэж бодлоо. Дахиад нэг удаа үзье. Тэгээд сэтгэл догдлуулсан сценүүд бас зөндөө харагдсан. За тэгээд ерөнхийдөө энэхүү яг одоо Night of Seven Kingdom гэдэг энэ киноны маань цаг хугацаа яг аль үе дээр явж байгаа вэ? Магадгүй Gothic үзээгүй, House of Dragon-ыг үзээгүй байж байгаа энэ киног орж иж үзэж байгаа бол танд ерөнхийдөө нэг гайд болгоод ерөнхий зураглалын мэдээллийг бас хүргэчихье гэж бодлоо. За бас Rusty-гийн ревюг би үзэх бол маш дуртай. Байнга үздэг. За Rusty бол маш гоё юмыг бол ярьдаг. За тэгээд тэр ревю дээр бас маш гоё мэдээллүүдийг бол ер нь бас бичсэн байлаа. Та гоё ороод үзээрэй. За тэгээд одоо бол яг үндсэн 2 цуврал бол яг нээлттэй хийх гээд байж байгаа 2026 онд. За 26 оны 5 сар 6 сар тэр хавцаа House of Dragon-ы Season 3 бол одоо нээлттэй хийн. За тэгээд тэрний наан болохоор 1 сард одоо энэ Night of Seven Kingdom гэдэг кино маань цуврал маань одоо бол нээлттэй хийх гэж байна. За тэгээ энэхүү энэ одоо 7 хаанд улсын Хүлэг Баатар гэдэг цуврал маань ер нь юуны тухай гарах вэ? За тэгээ аль цаг үед болж байгаа вэ гэдэг талаар хэлээрээ гоё цэгцтэй ярив. Энэ одоо ургийн Family Tree-дээр ер нь бол харцгаая. За Gotham маань бол одоо ерөнхийдөө Gotham маань бол одоо яг энэ цаг үед болж өрнөсөн шүү дээ. Манай Daenerys хатан маань бол байна. Daenerys хатан. За тэгээд ингээд Series Rhaegar гэдэг энэ цаг үе дээр Gotham маань бол үргэлжилж байгаад. За тэгээд одоо энэний дараагийн цуврал буюу одоо House of Dragon бол аль цаг үед болж байгаа вэ гэх юм бол за энэ доод хэсэгт бол одоо House of Dragon-ы цаг үе байсан бол дээшээгээ яваад за Daenerys одоо House of Dragon-аас 172 жилийн дараа буюу одоо Viserys хааны цаг үе дээр House of Dragon маань бол одоо кино маань цуврал маань бол үргэлжлээд явж байгаа. За Viserys хааны үед бол одоо энэ Targaryen овгийн мандан бадарсан цаг үе байгаа. Одоо хамгийн эд хүчрхэг үедээ очсон тий. За тэгээд яг энэ Viserys хааны үед одоо Targaryen гэр бүл маань дотроо 2 хуваагдаж хоорондоо одоо дайн хийж байгаа. Тэгээд Dance of Dragon ном нь бол Dance of Dragon баха. Тэгээд санаж байна. За тэгээд Логийн бүжиг гэх тий. Тэгээд энэ хөө киноны маань нэр бол одоо House of Dragon Логийн гэр бүлийн тухай гарч байгаа. За тэгээд энэ хэсэгтэр бол одоо ингээд House of Dragon маань үйл явдал нь бол яг өрнөд явж байгаа. Тэгээд эх оны 2026 оны 4-5 сар хавцаа ер нь бол нээлттэй хийгээд гарах хаа гэж бол төлөвлөж байгаа. За тэгээд яг энэ цаг хугацаанаас хоошоогоо буюу яг энэ House of Dragon-аас хоошоогоо 72 жилийн одоо дараа энэхүү The Night of Seven Kingdom гэдэг одоо энэ 7 хаанд улсын Хүлэг Баатар гэдэг кино маань 72 жилийн дараа буюу одоо яг энэ цаг үе дээр явагдаж байгаа гэсэн үг. Болж байгаа үйл явдал байгаа гэсэн үг. Тэгээ одоо энэ Daeron, Aemon, Aegon 5 дугаар Aegon гэдэг. За тэгээд эдний маань одоо яг энэ цаг үе дээр бол одоо хэн байгаа? Яг энэ цаг үе дээр бол одоо 1-р Maegor бол одоо хаан ширээнд бол суудсан байгаа. Цаг үеийг бол харуулж байгаа гэсэн үг. За тэгэхээр Daenerys-аас одоо урагшаага 172 жилийн өмнөх үйл явдал нь House of Dragon гэдэг кино цувралаар явж байгаа бол House of Dragon-аас хоошоогоо 72 жил дээр бол 7 хаанд улсын Хүлэг Баатар гэдэг явж байгаа. Тэгэхээр Daenerys-аас 100 жилийн өмнө бол үйл явдал болж байгаа гэж ойлгож болно. За тэгээд энэхүү кинонд ирэхэд юу гарах вэ гэд спойлергүйгээр аль болох спойлергүйгээр хэлье. За тэгээ юу болох вэ гэхлээр энэ дээр бол одоо Egg гэдэг нэгэн одоо хүү бол байгаа. За энэ бол Targaryen овгийн одоо Maegor-ийн хүү. Одоо 4-р Aegon-ы ач одоо Maegor-ийн хүү баг хүү болж одоо төрсөн ийм хүү байгаа. Тэгээ энэ бол одоо 5-р Aegon. Өөрийнх нь нэр нь бол 5-р Aegon. За тэгээд үүн дээр одоо энэ хүү киноны гол дүр буюу одоо Ser Duncan гэж одоо
дүр гарч ирж байгаа. За тэгээ энэ дүр бол одоо киноны гол дүр буюу Хүлэг баатар байгаа. За тэгээд энэ одоо ямар учиртай дүр вэ гэхээр хэдүүлээ нэг хэд хэдэн сонирхолтой зүйлийг бол харъя. За ямар тач готик таад маань хэрэг үдсэн бол байна штэ. Book of Brothers. All the great deeds of all the great kings go out there. The sword of the morning. It's Arthur Dane. The sword of the morning. The attack on the Kingswood Brotherhood defeated the Smiling Knight in single combat. Sir Duncan de Tor. 4 pages for Sir Duncan. За тэгээд season 3-ын season 4-ийн 1-р анги дээр season 3-ийн 1-р анги дээр одоо Joffrey Hammond ингээд Duncan-ы тухай дурддаг. За энэ ном нь болохоор одоо Хүлэг баатаруудын тухай түүхүүдийг бичсэн юм ном байдаг. За тэгээд энэ дээр болохоор зөвхөн Sir Duncan-ийн одоо 4 хуудас юм урт юм бол түүх бичсэн байдаг. За тэгээ үүнийг хараад энэ үнэхээр одоо лагаар байсан байна да гэдэг тухай ярьж байгаа. За Готор бол ингэж бол дурддаг. За хоёрдугаарт болохоор Готтой холбогдож байгаа бас нэг таамаглал байгаа. За тэр нь хэм бэ гэхээр одоо Гот дээр Brain of Tart гэдэг одоо бас одоо эмэгтэй өмнөө сэр болдгоо. Гэхдээ ямар тач Хүлэг баатар сүүлд нь болдсон шүү дээ. За тэгээд энэ Brain овгийн одоо энэ Tart тэгээ Brain овгийн энэ Tart-ийн ерөөдөө өвөг эцэг гэж яг таамаглаад байдаг юм байлээ. Тэгээ өвөг эцэг гэж үздэг. За тэгэхээр ийм Готтойгоо бол ингэж бол холбогдож байгаа. За тэгээд мэдээж манай одоо 5 дугаар Aegon бол одоо бидний сайн мэдих Daenerys хатны одоо өвөг эцэг бол байгаа нь бол ойлгомжтой. За ингээд өмнөх хэсэгтээ бол ингэж бол ийм сонирхолтой мэдээлэлүүд бол байна. Хэдүүлээ одоо дахиад Westeros TV-г те дахин нэг удаа гоё харах нэ. Тэгээ за энэ цаг үе дээр болохоор хэдүүлээ бол яг энэ кинонд дээр лууг бол харахгүй бах. Луу бол энэ цаг үед устдаад байхгүй болцсон. Ямар ч луу байхгүй болцсон тийм цаг үе бол байгаа гэж бол одоо ном дээр гардаг. За тэгээд луу бол байхгүй болсон. Тэгээд хэдүүлээ ямар тач ийм одоо тэг хаан ширээний хувилдаан тэгээд тиймэрхүү зүйлээс ер нь жоохон хол байх болов гэж бол би бол одоо таамаглаад байна. Ер нь бодоод байна. Тэгээд маш гоё түүх бол гэж бодож байна. Маш гоё одоо түүхийг өгүүлнэ хаа гэж бол одоо таамаглаж байна. Хамтдаа нэг үзчихье тий. За тэр Game of Thrones 100 жилийн өмнөх үйл явдлаа. Наш юм үзгээ холдлог гэдэг. За тэгээ энэ халзан хүү бол одоо 5 дугаар Aegon Targaryen гэж бол одоо таамаглаж байна. Хувьдаа бол. За тэгээ энэ өндөр залуу л мэдээж Sir Duncan байж таарна. Юу вэ те? Targaryen-ы одоо туг өөрчлөгдсөн байна те. Луу бүр хэлүү ардан далавчтай. Саяны цагаан талхад оч одоо хийм болоо. Дээр нөө. Одоо ямар тач өөрийнх нь ах нарын нэг л байж таарах гэдэг юм л та тий. Дээр нь байж болох бах. Rhaegal уу, Maegor уу. За гайхалтай. Супер. Зураглал мургал бол маш гоё байна. Тэгээ маш гоё гой түүхийг гэгээлэг гой түүхийг өгүүлэх байх гэж бол бодож байна. За тэгээд үүн дээрээс олон гой дүрүүд бол мэдээж гарч ирэх байх. 7 хаант улсын Хүлэг баатарын тухай одоо маш хамгийн алдартай гайхалтай Хүлэг баатарын тухай цувралыг одоо тун удахгүй хүлээж авч үзэх нэ. Тэгээд би бол тэсээ ядан хүлээж байна. За тэгээд энэ хүү түүхэнд бол одоо манай алдарт 5 дугаар Aegon буюу Aeg гэж хочтой 5 дугаар Aegon хаан маань одоо гарч ирэх нэ. Тэгээ энэхүү хааны маань гоё түүх явах нь байна. За тэгээд маш сонирхолтой байх болов гэж бодож байна. Үүнээс илүү юм ярихаар спойлер болчих гээд байгаа учраас за энэ түрээ тэгээд
Өндөрлөө тэгээд тэрийг үзвэл маш гоё юм, зураглал маш гоё юм. Тэгээ гоё гэгээлэг адал явдалт гоё түүхийг бол харуулах баха гэж бол бодож байна. Айл болох улс төрийн асуудлаас айл болох жоохон хол байгаасаа л гэж би бол хүсэж байна. За тэгээд тэгээд таад гоё өөр гоё сонирхолтой орхитуулсан зүйл байвал дор комент бичээд үлдээгээрэй. Миний мэдгүй зүйл байвал би бол мэдээж 100% сайн мэдгүй. Гэтэ ямар та сэтгэл хөдлөл маш гоё өндөр байна. Тэгээд энэхүү ертөнцид бол маш дуртай. За бас House of Dragon season 3-ыг бол одоо маш тесэн ядан одоо хүлээж байна. Тэгээд одоо season 3 дээр бол одоо дайн эхлэн тий. Одоо жинхэнэ дайн эхлэх болно. За тэгээ маш гоё суурийг бол бас тавьсан байгаа шүү дээ. Тэгээд House of Dragon-ыг үзээд би Goth-ын төгсгөлийг одоо яг ингэж л дуусгах хэрэгтэй юм байна да гэдэг зураглал бол надад буусан. Тэгээ багадгүй бас одоо энэ Seven Kingdoms-ыг үзээд бас маш гоё олон зүйлүүдийг олж мэдэх байхаа гэж бодож байна. Хэрвээ та сонирхож байвал би House of Dragon-ыг үзээд ягаад одоо юу Goth-ын төгсгөл нэг иймэрхүү байх хэрэгтэй юм байна да гэдэг тэр таамаглалаа бас та сонирхож байвал би бас гоё ярьж өгч болно шүү. Тэн дээр болохоор нэг спойлер бол угаасаа байхгүй юм чинь тий. Тэгээд House of Dragon дээр хэлж байгаа одоо утга агуулга тэр бүх зүйл амар гоё байсан. Яг нэг гоё санаа хэлэх гээд яг тэр номын төгсгөлийг хэлэх гээд байгаа юм шиг бол надад бас санагдсан. Тийм тэгээд сонирхож байвал тэгэж бас хийж болно. За хэдүүлээ тэгээд кино гарсны дараа бас өөрийнхөө бодлыг бас хуваалцаж ярих гэж бодож байна. Гэтэ кино дууссаны дараа нэг л бичлэг хийх болов уу яах бол гэж байна. За тэгээд ямар тааш хэрэг бичлэгээ маань үзсэн бол баярлаа. Тэгээ эргээд хэдүүлээ гоё уулзцгаа та бүхэн гоё согоос миний яриаг дотоо орхисон зүйл бол гоё комментээр мэдээлэлүүдээ гоё бичээд үлдээгээрэй. За бай. Bye.